Инвариант хичээлийн үргэлжлэл. За ширээн дээр 7 аяга дээшээ харсан. За дээшээ харсан аяга 7 9 1 2 3 4 5 6 7 гэж. Доошоо харсан аяга ганц байсан. За дээшээ харсан сумтай доош харсан сумаар илэрхийлж. За нэг удаа 2 аягыг авч эсрэг тийш нь харуулдаг үйлдэлийн бүгдийг нь дээш харуулж болох уу? Бүгдийг нь дээш харуулна гэдэг чинь 8 аяга дээш нь харуулж болох уу гэдэг асуудал тавигдаж байна гэсэн үг шүү дээ. За одоогийн бодлоор 7 аяга дээшээ 1 аяга доош харсан байна. За ямар нэг үйлдэл хийгээд үзье. Ямар инвариант байгаа юм бэ? Тэрийг л ажиглая. За би 2 дээшээ харсан аяга зүгээр туршаад үзье. Хэрэв 2 дээшээ харсан аяга байвал тэр хоёр сонгосон бол тэр хоёр доош харахарч мэдээж 5 3 болно. Хэрэв дээшээ харсан доошоо харсан сонгож болно. Тэгээд эсвэл одоо би эсвэл гэдэг үйлдэлийг нөгөө анхны үйлдэлээ хийх гэдэг юм гэсэн үг. Дээшээ харсан доошоо харсан сонгочвол яг 7-1 хэвээрээ хатгалагдана. Тэгэхээр юу ажиглагдаад байгаа вэ гэхээр байнга сондгоо байна гэдэг л юм байна. Дээшээ харсан аягны тоо, доошоо харсан аягны тоо үргэлж сондгоо байна гэдэг л юм хэрэг. Хизээж тэгшээр очихгүй. Тэгэхээр 8 чинь тэгштэй учраас эндээс ингээд чадахгүй нэ гэдгийг нь хэлж байна гэсэн. За одоо тэгээд тэрийг байнга яг тодорхой бичих хэрэгтэй. Энэ вариант нь юу юм гэхээр дээшээ харсан сондгоо бол доош харсан сондгоо шүү дээ. Харсан аягны тоо үргэлж сондгоо байна. За энэ л энэ вариант. За тэгэхээр 8 тэгштэй учраас 8 тэгштэй тул бүх аягыг дээш харуулж чадахгүй л гэдэг юм хэлэх гэдэг юм гэсэн үг байхгүй. За эхний бодлого. За дараагийнх нь хүснэгтэнд байгаа дурын хоёрнуудаас ижил тоог хасна. За энэ ижил гэдэг үгэндээ л хамгийн хүчээр байгаа. Буюу нэмэх үйлдэлийг хийн. За энэ тусламжлалаар бүх тоог 0 болгож болох уу гэдэг чинь одоо бүгд сондгоо тоогоо зайруул бүгд сондгоо тоо. Бүгдийн 0 болгоно гэдэг чинь бүгд тэгш болно гэсэн үг. Ер нь ийм болгож чадах уу гэдэг л асуудал тавьж байна. За одоо байгаа бүх тооны нийлбэрийг тооцоолох юм бол 30 47 болж байна. За тэгвэл ижил тоогоор нэмэн хасна гэсэн учраас би нийлбэрийг ажиглаад байгаа. Яагаад гэвэл хоёр нүднээс ижил тоо хаснаа нэмнэ гэдэг чинь ижил тоон дээр ижил тоог нэмэхээр тэгш тоо гарна. Ямар нэг ижил тоонуудын нийлбэр тэгш тоо гарна. Тэгэхээр миний хэлэх гээд усанаа юу юм гэхээр 47 гэдэг тоо тэгшээр нэмэгдэнэ эсвэл хасагдана гэдэг л юмд очиод байгаа байхгүй. Байнга тэгшээр нэмэгдэнэ хасна нийт нийлбэр нь хүснэгтэн дэх. Тэр л энэ вариант нь одоо нэг тэгшээр нэмэгдэж хасагддаг гэдэг л энэ вариант нь. Тэгээ тэгшээр нэмэгдэж хасагддаг тэгш болгож чадах уу гэдэг л сондгоо тооноос тэгш тоог нэмж хасаад байхад тэгш тоо үүсгэж чадах уу гэдэг асуудал нь очиж байгаа юм. Энэ дааж боломжгүй зүйл тийм ээ. Энэ бол боломжгүй зүйл шүү дээ. Тэгэхээр эндээс энэ вариант нь тэр гол харах хэрэгтэй юм тэгшээр багасж ихсгэлээ багтдаг. За дараагийнх нь самбарт 10 ширхэг нэмэх тэмдэг 7 ширхэг хасах тэмдэг үев. Дөрөв 2 тэмдэг арилгаад ижил байвал нэмэх 2 1 нэмэх тэмдэг тавина. Тэр хоёр хоорондоо ялгаатай бол хасах тэмдэг тавина оронд нь. Тэгэхээр энэ одоо энэ 17 тэмдэг байна гэдэг чинь 16 удаа үйлдэл хийхэд нэг тэмдэг үлдэнэ гэсэн үг байхгүй санаа. Нэг үйлдэлээр нэгсэндээ 2 тэмдэг оронд нээвчээд гэдэг чинь тэмдгийн тоо нэгээр зөөрөөд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ 16 дахь үйлдэл хийгднэ гэсэн үг. Жишээ нь 1-р үйлдэл, 2-р үйлдэл, 3-р үйлдэл, 4-р үйлдэл гэх мэтлэн 16 үйлдэл хийе гэсэн үг байхгүй санаа. За энэ вариант нь юу юм бэ гэхээр энэ хасахын тоон дээр л хасах тэмдэг 3 6 7 байна тийм ээ.
Ямар нэг үйлдэл хийхэд хасах тэмдгийн тоо ямар гоо гэж ажиглая. За тэгээд асуулт юу юм гэхээр хэдэн үйлдэлийн дараа нэг тэмдэг үлдсэн бол энэ тэмдэг ямар тэмдэг үлдэх вэ? За ер нь хоёр ижилхэн тэмдэг сонгогдох юм бол оронд нэмэх тоо тэмдэг тавигдана. Тэгэхээр хоёр нэмэх тэмдэг байсан бол нэмэх хоёроор багасаад нэгсэнд хасах тэмдэг огт хөдлөхгүй гэсэн үг 7 хувиар явна гэсэн үг. Өмнөх дээр хадгалагдана гэсэн үг. Хоёр хасах сонгогдох юм бол оронд нэмэх тавьчихаар хасахын тоо хоёроор багасна. Нэмэхийн тоо нэгээр өснө. Тэгвэл нийт тэмдгийн тоо нэгээр багассан. Нэмэх хасах сонгогдох юм бол хасах тэмдгийн тоо хөдлөхгүй. Тэгэхээр юу хэлээд байгаа юм бэ? 7 ширхэг хасах тэмдэг вэ шүү дээ, тийм ээ. 7 ширхэг хасах тэмдэг чи ямар нэг үйлдэл хийхэд цаавал сондгоо дээр очино л гэдэг. Бүр хоёроор багасна эсвэл өөрчлөгдөхгүй хасахын тоо. Тэгвэл 7 гэдэг тооноос би 2-ын тоог хасна, 2-ыг хасаадаг ч юм уу эсвэл 0-ыг хасдаг ч юм уу ийм үйлдэлүүдээс одоо энэ 7 усл багасна шүү дээ, тийм ээ хасахын тоо. Тэгснээр тэгшээр багасаад удаан заавал нэг дээр очино. Нэг дээр очино. Ямар нэг үйлдэлүүд хийгээд байгаа. За нэгээс цаашгаа бол хоёроор багасаж чадахгүй нөх нь шүү дээ. Одоо санаа нь юу хэлэх гээд байгаа хэрэг. Одоо яг нэг ширхэг хасах үйлдэл бусд нь зөндөө нэмэх тэмдэг гэж болно шүү дээ. Тэгтэл нөгөө нэмхүүд хоорондоо ч юм ингээ өөрчлөгдөж байхад энэ бол эцсийн эц дандаа нэг ширхэг хасах тэмдэг үлдэнэ л гэдгийг хэлэх гээд байгаа. Магадгүй одоо ингээд нэмэх тэмдэгнүүднийг хасах үйлдэл ч гэсэн эндээс үйлдэл хийгээд хахад нэг хасгал үлдэнэ гэсэн үг. За тэгээ энэ вариант нь юу юм гэхээр хасах тэмдгийн тоо хоёроор багасна эсвэл өөрчлөгдөхгүй байна л гэдэг байна. Энэ варианттай гэсэн үг.